Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Бетон арматурчин мэрэгжлийн багш их хоёр байна. Арматурын ажил гүйцэтгэх чадамжийн нэгжийн арматурын түүр хийх хичээлийг өнөөдөр үзнэ. Өмнөх хичээлдээр бид хэд арматурын ажлын зургийг уншиж сурсан байгаа. За арматурын ажлын зураг маань энэ дээр харагдаж байна. Багнан суурийн ажлын зураг. За энд болохоор А3 маркийн 14 диаметртэй ажлын арматур урт нь 2610 мм гэж байна. За энэ доотлих болохоор А1 маркийн 6-гийн диаметртэй хуваарлах арматур алхам хоорондын зайн 100 мм. За энэ доотлихыг уншихад А1 маркийн 6-гийн диаметртэй хуваарлах арматур алхам хоорондын зайн 200 мм байна. За багнан суурины маань доор явах уу гэхээр арматурын тор байх хэвээр тий торны ажлын зураг болохоор А3 маркийн 14 диаметртэй арматур алхам хоорондын зай 150 мм байна. За мөн та бүхэн ажлын зураг дээр төвшний тэмдэглэгийг уншиж сурсан байгаа. Төвшний тэмдэглэгээ маань 0-ийн төвшин энд байхад дээшгээ багнан суурины дээдлийн хэсэг метр 70 ах нэ. За энэ доошогоо болохоор хасах 30 гэдэг маань багнан суурийн улны тор маань газрын түвшнээс доошоо 30 см орсон байна гэж уншиж болно. За энэ 2 гэсэн тэмдэглэг маань бидний багнан суурийн багны хэсгийн огтлын тэмдэглэгээ байгаа. За багнан суурийн маань огтлол энэ зурган дээр огтл 2-2-ын тэмдэглэгийг багш нь энэ дээр зурсан. За энэ болохоор багнан суурийн маань яг багны хэсэг байгаа. Багны хэсэг маань ажлын арматурын 4 ширхэг харагдаж байна. За багны гадна талын 300 та багны хэсэг. За ажлын арматур мөн хуваарлах арматур нь 1 ширхэг харагдах нь байна. За уншихдаа зургийг А3 маркийн 14 диаметртэй арматур 4 ширхэг байна. За урт нь 2610 гэж уншнаа. За энэ доотлын зурган дээр болохоор бид хэд багнан суурийнхаа улны торны зургийг харж байна. За улны тор маань, улны хэсэг маань 1100 гэсэн хэмжээтэй байх нь. За торны хэсэг дээр зургийг уншихдаа А3 маркийн 14 диаметртэй арматур алхам хоорондын зай 150 гэж уншина. Энд хэдэн ширхэг байгааг ажлын зурагнаасаа тоолоод хэдүүлэг гаргаж болно. За энд болохоор бид нар хамгаалтын үеийн зузаан энд байна 25. За энэ болохоор занглаа хийхэд илүү гарсан хэсэг нь 75. За ерөнхийдөө арматур хамгийн захын арматур бетоны гадаргаас 100 мм-ийн зайтай байх нэ гэж ойлгож болно. За дээр багнан суурийнхаа багны хэсэг дээр хамгаалтын үеийн зузааныг 25 гэж авсан байна. Цааш нь өргөжлүүлээ арматурын төврээ хийж үзнэ. Арматурын төврийг гэнэт арматурын жингийн тооцоог хийсэн байх хэрэгтэй байдаг. Жингийн тооцоог бид нар өөрсдөө хийхээс гадна сортаментээс буюу жингийн хүснэгтнээс гаргаж авч бичиж болно. За арматурын төврийг хийхин тулд хамгийн түрүүнд жингийн тооцоог хийн гэсэн учраас бид хэд эндээсээ ажлынхаа жингийн тооцоог хийя. Жингийн тооцоог хийх олон аргачлал байдаг. За эндээс нэг аргачлалыг та бүхэндээ зааж өгье. За жишээлбэл 14 диаметртэй 1 м арматурын жинг олё хэвдүүлээ. За энэний тулд яаж болох вэ гэхээр 14-ийг хуваах нь 2 7. За 7-гоо үржтгэх нь 7 49. За 49-ийг хэдүүлээ. Нэг тогтмол тав байгаа. Тэг 24 66. За энэгээр үржүүлээд гарганаа. За энэ тоо маань тогтмол тоо учраас багш нь тодруулж өгье. За 14 диаметртэй арматур маань 1.2 кг гэж гарч байна. Энэ маань 1 м 14 диаметртэй арматурын жим байх нь. За ингээд дараа нь
хэдүүлээ 6-гийн диаметртэй хуваарлах арматурын жингээ тооцоо гэж үзье. 6-гийн диаметртэй 1 м арматурын жингээ олъё. За 6 хуваах нь 2 тэнцүү 3. 3-ыг үрждэг нь 3 тэнцүү 9. За 9-ыг үрждэг нь тогтмол тоо маань хэрэгтэй болно те. Тэг 24 66. 022 гэсэн тоо гарч байна. За энэ маань 6-гийн диаметртэй 1 м арматурын жин болох нэ. За одоо энийг хэдүүлээ. Жингээ олцсон учраас төврээ хийхин тулд хүснэгтлэж хийдэг. За бид хэд сая 14 диаметртэй А3 маркийн арматурын 1 м дэх жингийн хэмжээг тооцож гаргасан. Дараа нь А1 маркийн 6-гийн диаметртэй арматурын жингийн хэмжээг тооцоо гаргачлаа. За одоо ажлын материалын төврийг хэдүүлээ барилгынхаа зурагнаас харж агаад арматурын төврээ бийжээ. За арматурын төрөл гэхээр жишээл А14 диаметртэй А3 маркийн арматур. За L урт нь 2610 мм. За ингээд биччихлээ. За нэг жижиг багш нь та нарт ойлгомжтой болгохын тулд нийт урт гэж заавал гаргахаар нэг хүснэгт нэмсэн байгаа. За нэг жижиг маань бид нар 14 диаметртэй арматурын 1 м-ийн жим маань 1.12 кг. За хэдэн ширхэг арматур орох вэ гэхээр ажлын зурган дээрээс харж агаад 1 2 3 4 ширхэг арматур орох юм байна гэд тоог нь тавьчихна. За нийт урт метрээр гарна. За тэгэхээр метрээр гаргахын тулд барилгын зураг дээр бүх тэмдэглэгээ маань миллиметрээр бичигдсэн байдаг. Тэгэхээр 1 м маань 1000 мм-тэй тэнцүү гэдгээсээ санаа аваад 2.6 м маань 2610 маань 261 тий. За тэгэхээр 261 гэсэн метртэй тэнцүү. За нийт уртыг яаж олох вэ гэхээр хэдүүлээ 2661-гээ 4-өөр өрчүүлнэ. 261-ийг өрчдөг нь 4. За ингэ бодоод гаргахлаар 10,644 метр гарнаа. Тэгэхээр нийт урт маань бидний төвөр дээр 10,144 метр гэж бичигдэх нь байна. За нийт уртыг олцсон учраас бид нар жингээ гаргана. Жингийг тооцохын тулд нийт уртаа 1 м-ийнхаа жингээр өрчүүлээд 12.6 кг гэж гаргана. За энэ 12.6 кг-аа нийт жингийнхаа хүснэгтэнд хийгээд бичиж оруулаад тавьчихна. 2.6. За дараагийн арматур маань бидний хуваарлах арматур байгаа. За хуваарлах арматурын диаметр маань 6-гийн диаметртэй А1 маркийн арматур байна. За хуваарлах арматурын уртыг яаж олох вэ гэхээр ажлын зурагнаас харнаа хэвлээ. Ажлын зураг дээр 30-30 та багна байгаа. 30-30 та багна маань хамгаалтын үеийн цуцааныг 25-аар авсан байгаа. Тэгэхээр 30-30 та баган дээр за чихний уртыг 75-аар авсан. За ингээд энэний хэмжээгээ гаргана 250, 250, 250, 250, 250. За энэ дээрээ чихнийхаа хэмжээг нэмнэ. 50 гэсэн хэмжээ гарч ирж байна. За 1150 маань нийт урт нь
За хуваарлах хомны нийт урт гэсэн үг. Арматурын. За хуваарлах арматурын хажинг хэдүүлээ 1 метрийн хажинг бодцсон учраас тэг 100-ны 22 кг. За хуваарлах арматур маань хэдэн ширхэг орох вэ гэхээр дөрөвний хичээл дээр үзсэн багнаа суурийнхаа хуваарлах арматурыг 18 ширхэг гэдэг хэдүүлээ бодоод гаргацсан байгаа. За нийт уртыг олно. Нийт уртыг олохын тулд хуваарлах арматурын нийт урт гэхээр бид нар 1150-га метртэй шилжүүлнэ. 115 метр. За нэг хомны урт 115 метр учраас энийг 18 хомоор үржүүлнэ. За 18 хомоор үржүүлэхлээр 20.7 метр болж байна. За тэгэхээр нийт урт маань бидний 6-гийн диаметртай арматурын нийт урт 20.7 метр болгоно. За 20.7 метрээ бид нар 1 метрийн жиндээ үржүүлнэ. Тэг 100-ны 22. За ингээ бодглохлоор 400-ны 55 кг гарах юм байна. За энийг өснөгтөндөө хийгээд авнаа хэдүүлээ. 400-ны 55 кг. За багнаа суурийн маань хуваарлах арматур болон ажлын арматурын төврийг хэдүүлээ хийчлээ. За одоо энэ багнаа суурийн уулны тор. Уулны торонд орох арматурчлалын төврийг хийя. За уулны торонд бас А3 маркийн 14-ийн диаметртэй арматур орно. За А3 маркийн 14-ийн диаметртэй арматур маань алхам хоорондын зай 150. За эндээс бид хамгаалтын үеийн зузаан буюу 25 хаасна. За хамгаалтын үеийн зузааныг нэг талаас нь болон нөгөө талаас нь хасахад нийлээд 50. Нийт уулны хэмжээнээс 50-ыг хасахаар 1050. 1100-аас 1100-аас хасдаг нь 50. За 1050. Энэ маань уулны торонд орох арматурын урт болж байгаа. За ингээд арматурын жим маань 1 метр арматурын жим маань 1.2 кг. За хэдэн ширхэг арматур орох вэ? Уулны торонд хэдэн ширхэг арматур орох вэ гэдгийг бид нар ажлын зурагнаас хараад уншина. 1 2 3 4 5 6 7 босоо 7 хүнлэн 2 3 4 5 6 7 хүнлэн 7. Тэгэхээр нийлээд 14 ширхэг арматур орох юм байна. За одоо хэдүүлээ нийт уртаа гаргая. Нийт уртыг гаргахын тулд 1050 мм байгаа тий. За 1050 мм-ээ метртэй шилжүүлнэ. Тэгэхээр нэг бүхэл тэг 5 метр. За энэ маань хэдэн ширхэг орох уу гэхээр энд бид нар бодоод гаргацсан 14 ширхэг орно. 1 5-ыг өрчгөн 14. Тэгэхээр 14 10-ны 7. За 14 10-ны 7-ыг бичиж нийт урт маань. За нийт урт маань метрээр. За нийт урт гарсан учраас бид нар жингээ олохын тулд 14 10-ны 7-гоо өрчдөг нь 1.2. За энэний жин болохоор 17 100-ны 64 кг. За энийг энэ дээр авчираа тавьчихна. 17 100-ны 64 кг. За одоо ингээд бид нар багнаа суурийнхаа
арматурын нийт хэмжээ гаргачлаа гэсэн үг. За, ажлын арматур нь 4 ширхэг орох юм байна. Урт нь мэдэгдэж байна. За, хуваарлах арматур 18 ширхэг орно. За, дараа нь уулны тооронд нь 14 ширхэг арматур орох юм байна. За, нийт жингийн хэмжээг нь тооцоод гаргалаа. Одоо нийт жин. За, багны хэсэг, хуваарлах хэсэг, уулны тоорны хэсэг ингээ нийлээд 34 энэ зооны 79 кг болох нь байна. Арматурын ажил хийх гүйцэтгэхэд материалын дүүрийг энэ хүснэгтээр хийж гаргах нь байна. За, бид нар арматурын ажлын төврийг гаргачаад арматурын жингийн тооцоог хийсэн. За, өнөөдрийн хичээлээр юу үзсэн бэ гэхээр арматурын ажлын зурагнаасаа төврээ хийгээд дараа нь арматурын жингийн тооцоог батсан. Арматурын жингийг тооцоо боддог нэг аргачлалыг өнөөдөр багш нь зааж өгсөн байгаа. За, одоо жишээ болгоод арматурын жингийн тооцоог олъё хэдүүлээ. Жишээлбэл 18 диаметртэй иржгэр гадаргуутай SD маркийн арматурын төврийг олъё. Жинг олъё. 1 метр арматурын жинг олъё. За, энийг түрүүн бодож утсан хэдүүлээ. Яаж бодох вэ гэхээр 18-га хуваах нь 2 тэнцүү 9. За, 9-ийг үрждэг нь 9. 81 боллоо. За, 81-ийг үрждэг нь бидний мэдэх ёстой тогтмол тоо байгаа тий. Тэг 24 66. За, ингээ үржүүлээд бодоод үзэхлээр 199 буюу ойролцоогоор 2 кг. За, тэгэхээр 18-ын диаметртэй иржгэр гадаргуутай гэж болно тий. SD маркийн арматурын 1 метрийн жин 2 кг байдаг юм байна. За, энэ мэтчлэн арматурыг сортамент ашиглахгүйгээр арматурын жингийн тооцоог бодож гаргаж болох нэ. За, гэрийн даалгаварт арматурын жингийн тооцоог хийнэ. За, жингийн тооцоог хийхдээ энэ аргачлалын дагуу хийх юм байна. За, диаметр нь даалгавар. Диаметр нь багш энэ дээр өччээ. Диаметр нь 22. Диаметр нь 32. За, энэ хоёр арматурын жингийн тооцоог бодож ирнэ. Хичээлд анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа.